Дэлгүүр тулгаа авч сургуулиас та бүхэн зориулж Жолооны дадлын кино сурал хичээлийг төлөвлөж байна. Өнөөдрийн хичээл зохицуулагчийн тохиогоор уулзах нэвтрэх хичээл орно. Зохицуулагчийн тохиогоор хөдөлгөөн зохицуулж байгаа уулзалт гэрэл тохио болон дарааллын тэмдгийн заалтыг мөрдөхгүй. Гэрлэн тохио болон дарааллын тэмдгээр хөдөлгөөнийг зохицуулах нь хөдөлгөөний ачаалал, нэгтгэрлийг оновчтойгоор зохицуулах боломж харьцангуй бага байдаг. Зохицуулагч замын хөдөлгөөний тухайн нөхцөлд тохируулж бодиттой үнэлэлт дүгнэлт өгч зохицуулалт хийдэг учраас замын хөдөлгөөнд оролцогч нь зохицуулагчийн тохиог удирдлага болгоно. Зохицуулагч биеийн барил тохиурын заалтаар тохио өгнө. Зохицуулагч тохиурыг чэйжиндээ авсан буюу гараа алдсан байвал зохицуулагчийн зүүн болон баруун гар талаас яваа тээврийн хэрэгсэл чигээрээ буюу баруун гар дэш нэвтрэх явган цорчос зам хөндлөн гарахыг зөвшөөрөх бөгөөд зохицуулагчийн ар өвөр талаас яваа тээврийн хэрэгсэлд явган цорчийн хөдөлгөөнийг хориглоно. Зохицуулагч тохиурыг урагш заасан байвал зохицуулагчийн зүүн гар талаас яваа тээврийн хэрэгсэл бүх чигт өвөр талаас яваа тээврийн хэрэгсэл зөвхөн баруун гар дэш ирэхийг зөвшөөрөх бөгөөд бусад талаас баруун гар буюу ар талаас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно. Явган цорчигч зохицуулагчийн зөвхөн ар талаар зам хөндлөн гарахыг зөвшөөрнө. Зохицуулагчийн зүүн гар талаас босож ирэхдээ өвөр талаас баруун гар дэш эргэж байгаа автомашин зам тавьж өгнө. Зохицуулагч тохиурыг өргөсөн байвал зөвшөөрсөн тохиогоор нэвтрэн орсон жолооч уг тохиог өөрчлөгдвөл аюулгүй байдлыг хангаж явж байгаа чигтээ хөдөлгөөнөө өргөжлүүлэхээс бусад тохиолдолд хөдөлгөөнийг хориглоно. Өнөөдрийн хичээл энэ хүрээд өндөрлөж байна. Анхаарал тавьсанд баярлалаа. Та бүхний алтан шар зам үлзийтэй авалтайгаа.